өглөөний мэнд. За миний шин бичлэгт сүүлийн детоксын бичлэг тавтай марил. Өнөөдрийнхэн өглөөний хоолыг, өглөөний цайг би уурганы бомб гэж нэрлэж байгаа. Юу вэ гэхээр нөгөө нэг урчигдөр урчигдөр юм биш. Урчигдөр надаа манай сүүгийгч дахиа хийгээ явуулсан шүү дээ. Би тэр дахиагийн бүгдийг одоо хүрхчин нуудахад явах уу гэд юунаас нь ясаас нь салгаад тэгээд юун дээр энэ хариулын тавган дээр хийгээд уулын би нэг омлет чиг юм болох гэж байгаа байхгүй юу. Тэгээд би тийм их дахиа хийчихэд 2 ширхэг өндөг хийвэл арай л ихтх юм болоо гэ нэг ширхэг өндөг хийсэн чинь тэр нь нэг омлет чиг болохгүй харин юм хуурах шиг болсон байгаа. За тийм энэ амар их дахиа зүгээр л дан дахиа штэ тий. Тэгээ энийгээ би талхтай аднэ. Тий. Ми талхаас муудах гад. Мэдгүй ми хизээ муудахыг мэдгүй л дээ. Гэхдээ ингээ байрах тусан муудна штэ. Дахиад өндөгтэй шаарсан чи амар гоё. Зөөлөн шүүстэй болсон байна. Би лимоны устай шалуун цайтай юуж байгаа. Идж байгаа. Тэ хажуудаар мэдээж ингийн устай. За сайхан боллоо. За сүүлийн үед штэ надаа нөгөө нэг чихэрлэг юм хөсөх мэдрэмж багасаад байгаа улам тэгээд багасах тусам надад айгүй гоё юм л да. Тэгээ өнөөдөр би спортын хувьд гарч нэг өглөөний гоё сэлэлт хийд юм уу? Юу ч бодож байна та нар? За би гэрээсээ гараад ирсэн. Би амар гангстай байна уу? Гэхдээ энэ шилэг зүүсэн чи миний аутод шал өөр болчихлоо. Инхээр шал өөр байгаад, инхээр шал өөр байгаад. За. Яваад өглөөний гоё усан сэлэлтэнд гарнаа. Тэгээ за би хит хитэн бичиг хэргийн ажил амжуулчаад одоо дэлгүүрт орж ирээд ус авах чинь. Усаа авчаад хөөе миний бүр ингээ хорхон өрөөд наа юм жимс жүүс чихэрлэг юм ард хорхон өрөөд байна. Одоо ус аавна. Энгийн ус аавшаа байна. Ус хүрхүү надаа. Хүрнэ. Би бүр ингээд амттай ус амар санагдаад хаа. Чихэргүй амттай ус гэдэг юм уу ч гэж. Энэ миний мэдх чихэргүй амттай ус л та. Энэ ерөөсөө чихэр байдгүй доор 0 гэсэн байгааз. Энэ усны сав бүхлээрээ 12 калори гинэ. За бодъё. За би бүр ингээд ухах гээд байгаа юм чинь тасарч юу явж яснаас те гинт дэлбэрч чихэр авч идчихснаас энийг аваад очие. За би тийшээ банк ATM авах хэрэгтэй. Нэг авчих шүү. Одоо нэг амсч үзмээр ах юм. Газ ийшээ орж дуусчихад ажиллаа хийчихэд гараад амсч үзээ. Тэгээд фитнестэй гараа. Энэ амар гоё өнөрт чинь. Хөөе энэ штэ. Нэг тийм амар жоохон зүгээр үнэр нэг амтнаас өөр юм байхгүй амар гоё юм байна. Ерөөсөө тийм хүчтэй амттай биш. Хүүе. Чүт юу болоод наа. Энэ хүүхнийг харалтаа баян нөхрийнхэн юунд явчих штеп. Оршуулганд явчих штеп. Энд явчих байгаа мó? 19 гинэ гэснэ. Юунуудын пластик хаягдл пластикийн дахин ашигласан материал гинэ 100%. За. Энэ бол H&M байлаа. За. Би фитнестэй орё. Миний фитнес хаа юм? Миний фитнес юм байна. Gym, All Star Gym.
Хөө манай энд хинж юм гоё гадаана юмтай байна. Би энд гизээ хийгээд энд нуруугаа хийгээд нэмж энд гизээ хийгээд 3 аралт тарна. Гоён. Жижиг апдейт. Өнөөдрийн өглөөг би гоё спортоор эхлүүлэе гэж бодсон. Ийм гоё гарын би спорт хийнэ гэж юусоо бодсонгүй л дээ. За ямар ч хэсэн усаа угаад, амттай усаа угаад, ерөөс ямар ч чихэргүй. Тэгээд сая жоохон спорт хийс. Би өнөөдөр спортоо болохоор бүтэн биеэрээ тараахгүй зөвхөн дээд хэсэгдээ тараачлаа. Тэгээд хөлөндөө нэх юм хийсэнгүү халаалтан дээр л шатан дээр алхлаа. За одоо бассейнаа орно. Бассейнда нэг ахиухан үлдэхийг би хичээнэ. Тэнд бичлэг бол хийж чадахгүй байх. Гэхдээ гарч ирээд хэлээ. Өнөөдрийн үед би өглөөний цайндаа нөгөө нэг амар их дахиад идсэн болохоор нэг талхтай би нөгөө талхын талыг нь л хийсэн. Нэг хагас талхтай дахиад идсэн. Би тэрийгэ шингээх цаг зав надад зөндөө байна. Тэгээ ямар ч гэсэн сайхан юмаа угаад биеийн тамир хийсэн ч гоё нөө. Миний би амар суларчтэй би харсан чи. Тэгээд юм дийлж чадхаа байлсан байна. Тэгээд шатаар би айгүй амархан 10 минут явчихдаг гэсэн. Одоо болохоор нэг чуяа ижил явлаа. Тэгээд бас мдээгүй байхад би ингээд сулархаас гадна ингээ ямар ч галбиргүй болсон юм шиг одоо гинт санагдаад байна. Одоо буцаад бие барихгүй болол тэгээд амар их би илүү дутуу юм иддэг байсан юм байснаа одоо анзаарч эхэлж байна. Би иддэг байснаа мэдээд эхэлсэн ч гэсэн тэгж амар идснийгаа ерөөсөө мдээгүй. Тэгээ ийм юм хийж байгаадаа баяртай байна. Би бассейнд ороод ирсэн. Спидо. Би жоохон дагмаг нүдний шилтэй шүү. За жоохон сэлэх үү? Би халах уу? За би бэлэн болсон. За би тааш нэг хэлэх үү? Хүн ингэж муу юм хүсгээр яаж хийж агаад нөгөө нэг бүх болоод болчт юм байна л да. Би юу мэдэж авсан гэж тапиока миний идэж болохоор юм байлээ. Тэгэхээр би тапиокатай ногоон цай юм уу, хар цай юм уу ямар нэг юм цай авах юм бол сахаргүйгээр тэгэх юм бол миний дэглэн болно. Тэгэхээр би одоо бамбл ти авч унаа. Йоо. Ой, миний бамбл ти байхгүй байна. Яах вэ? Эндээс өөр газраас бамбл ти авуулчих утгагүй л да. Ягаад тэгэхээр эднийхээ жимстэй хийдэг юм шиг санагддаг байхгүй надаа. Бусад газар нөө сиропоор хийдэг болохоор жимстэй аваад сахарг авч болохгүй. За. Харин өө. Би дэлгүүрт ороод ирсэн глютен фри юм хайгаад л шүү. За би глютен фри яана бүр амарч чихртэй мэдмээр би мюсли хизээч идмээр санагддаггүй. Мюсли идмээр Nesco идмээр санагдаад ах юм. Энд мюсли байна уу? Нэг хэрэг сахтай сахар их. Нэг амараа. Ой нэмээ гоё мэн угаас тапагамтай. Ягаад би яг ийм үед ийм юмнууд олж гараад байна. Яа гэж болохгүй. Болохсон бол тооцчихгүй дээ нэг. Баташ клад нүдэнд харагдаад шүү. Тийм авсан хараа. Хэн самар анцаац. Яа одоо ийм юм фисх юм бэ? Дахиад жоохон самар хатуу. Оо энэ ясаа гоё. Энэ гоёсны ажил миний дуртай чипс хямдарсан байна. Хямдраагүй ч юм уу? Энэ дэлгүүр намайг нэг би хайж хямдарсан. Юу аим шиг кино шиг юм болоод байна. Ямар эвгүй юм бэ те? Creepy. Шо та өөртөө явцаа авчих. За би самраа идэл яваад байна. 2 хатаа, 3 хатаа гэсэн юм уу? Тэгээ амандаа
гараараа хүрэхгүйгээр ингээд барьж агаад нэгийн дээшлүүлэнгүүтээ самрын ингэж аваад тэгээ идчихэж байгаа шүү. Салат. Энэ миний мисо шүү. За тэгээд халуун цай. Тэгээ гутус. Тэгээ би гэртээ орж ирээд тэгээд галс нэг жижигхэн салат хийсэн. Анаар би салатанд энэ удаад брокколи хийсэн. Брокколигаа би хөөрхөн зүгээр усан чанаад. За тэгээд салатны үед болохоор нөгөө нэг стандарт салата би хийсэн. Энгийн лимон, давс, оливын тос. Тэгээд чихрийг нь өнөөдөр надад эрдэнэ шиш оруулж өгч байгаа. Тэгэл баяран болчлоо. Тэгээд өглөө би нөгөө дахиад идсэн болохоор тэр амар хүнд байсан. Тийм учраас одоо би ингээд биеэ хөнгөлөхийн тулд ийм ганц салат, мисо супер өнөөдрийнхөө өдрийг дуусгах чинь. Бид наашаа ирж явах замдаа энэ самар тэгээд энэ самар хоёроос хоёулангаас нь нэлээд идсэн болохоор энэ самарч угаас амар их тослог штэ тий. Энэ тослог нь миний биеийг ингээд улам дараад ах шиг байна. Тэгээ одоо ийм гоё фреш ногоо идээд тэгээд супэ угаад тэгээ айгу гоё болно гэсэн. Яа, би сая дэлгүүрт яаж зовбоо. Тэр нэг шоколад болгонгой харагдал. Миний амар дуртай Ferrero Rocher над руу бүр ингээд хараад заяа. Би ингээд ядчихт явах болгонд ингээд булан болгонд ингээд юм тавьсан байдаг гэхгүй юу? Тэгээ ингээд нэг тал нь Ferrero Rocher тавьсан. Тэгээ цаана ахаад нэг тавьсан ингээд тэр болгоно нь яг ингээд нүдэнд бүр амар тод харагдал. Хизээч харж байгаагүй юмнуудаа олж хараад заяа. Шал панаалтай. За одоо ингээд энэ хэдэн хоногийг дуусаал тэгээд хөсцөө мэддэг бол айгүй л тэр үед нь юу ч хийдмээр санагдахгүй дээ. Шал панаалттай. За. За би одоо ингээд зөвхөн хичээлээ хийх болно. Тийм учраас нэг юм мэдгүй юм идвэл би энэ самарнаасаа жоохон идэж магадгүй. Гэхдээ одоо бол ингээд миний өнөөдрийн хоол бараг болчих шиг боллоо. Цаагаа угаал хичээлээ хийгээд байж хахаас bubble tea уух гэсэн. Гэхдээ бурхан намайг bubble tea ууж битий төлөвлөгөөнөөсөө хазаа гэдэг шиг байна. За би гэрийнхэн гадаа халаалт хийж байна. Өглөөний мэнд. Би нэрээ ямар ч сонголтгүй би нэр амар мод штэ. За өглөөний мэнд. Миний дараагийн өдөр тавтай мар. За миний детоксын сүүлийн өдөр өчигдөр давхад амар хэцүү өдөр байлаа. Тэгээд би эцэст нь амар олон самар идэ дууссан. За өнөөдрийн спортны хувьд би өглөө гүүхээр шийдсэн. Тэгээд гэрээсээ гарч ирээ жоохон халаалт хийхгүй. Өчигдөр би фитнес дээрээ бас сэлж байхдаа нэлээд дээд биеийн дээд хэсэгдэр төвлөрсөн учраас миний нуруу далны хэсэг нэлээд хүндүрт талчиж. Гэхдээ сайн шүү, гоё шүү. Би хөдөлгөөний булралтанд дуртай шүү. Спортын дараа. Сайхан байна. Би нийт 3 дал гүйсэн. Бараг 4 км сүүлийн 3 км-ийн дараа жоохон хүчээ бууруулаад жоохон алхачлаа. Би 3 км тасралтгүй гүйж чадна гэж өрөөсөө бодсонгүй. Би гүүгээгүй амар удсан байна. Сүүлд хизээгүүлээд сарын өмнө гүлөө. Би дөнгөж нөгөө нэг journey-га эхэлж байхдаа нэлээд гүйжсэн. Тэгээ өнөөдөр би гүлтэнд гараад лайк энэ хараа цэцэрлэгийн хүүхдүүд манай паркийг үзэх гээд ирчихээ. Тэр цэцэрлэгийн хүүхдүүд гиснээс хөөе нөгөө нэг хэд хоногийн өмнө 2 хоногийн өмнө Нийлүү Бэни 2 манад ирээ тэгээд заяад Нийлүү Бэни бид дөрөв энэ паркаар жоохон зугаалсан чаа Нийлүү Бэни 2 энэ тим юм байдаг те энэ тим юм байдаг те би энд иржсэн юм шиг байх ингээл бүгдээрээ тэгэлсэд гэсэн чи тэр аяраас юм жоохон бахтаа ирж тоглож исэн гэсэн юм манай паркт хөөрхөн бааз. За энэ миний зүсцэн брокколи байна. Тэгээд би уус буцлах чинь буцалсныхан дараа хийн. Би энэ банан байсныг мартсан юм. Бүр хар болцсон. Энийг эдэл дуусгах бол. Яна амар чихтэй анзаа яхав зөө.
Миний ус бүр ингээд гоё буцалчлаа. Буцалж байгаа ус руугаа брокколи хаяа. Миний брокколи жоохон муудаад эхэлсэн. Гэхдээ зүгээрээ болно. Би байгальтай ээлтэй байгаа брокколиныхаа үнцэг хаяхгүйгээд нээдээр хайж утсан чи энийг яаж шидэж болдог гинэ. Тэгээ дангаар нь чанахгүйгээр болоогүйгээр нь идэж болдог гэд би сайн амсаад үзэхгүй юу ингээд. Яг байцаа шиг амттай маань. Хүмүүс нэг агайг салаатанд хийдэг гинэ. Өнөөдөр би салаатанд хийчихв нэг. Гоё мэн. Хэзээ ч бодож үзэж байгаагүй юм байна. За миний брокколи бэлэн болж байна. Өнгөн гоё болсон байна. Болцсон юм шиг байна. За. Брага. Яаж ч байгаа би одоо зүгээр ингээд хийчих. Энэ брокколи байна. Брокколин дээр одоо юу нэмнэ? Брокколига чансан усаа хийгээд. За болох баха. За одоо энийг машинд. Хөөе би арай юуг нэг хийсэн юм шүү дээ. Усын. Зя ингээд миний брокколи шүлтэй танилцсан. Брокколи давснаас өөр юм байхгүй. Ус. Ганцхан брокколинаас ийм амт гардаг гэхээр сонирхолтой маа. Амар гоё. Яаж брокколигоос гарсан гэмээр нэг юм крими амт байгаад ах юм. Ерөөсөө би сүүн төрлийн юм хийгээгүй мөртлөөсөө гоё юм. Уурхтай витамин С-тэй миний одоо байгаа байдалтай гоо тохирсон. Тэгээд бас нэмдэг нь гүйлтний дараах гоё миний биеийг сэргээж байгаа миний өглөөний цай. Өнөөдрийнхээ салаатын юмнуудыг хэрччихлээ. Энэ удаад би амар их ногоонтой юм хийсэн. Тэгээд жижиг хэрчсэн. Энэ дотор нэг брокколины үндсэн байгаа, үндсэн ишин байгаа. Тэгээд брокколины иш өвөрцөө, тэгээд энэ салаатны навч, тэгээд 2 помидор тэгэл болоо. За ямар ч байсан энэ дээр бүгдээрээ Аз маягийн амтлагч юм заяа. Тэгээд үзлээ одоо юу юм? Сесамын тос гараад яна энэ жоо ихтчүү за яах. Сой соус игээд. За нэмдгийн энэ понзу гэдэг нэг Японы соус байдаг. За энэ понзу болохоор амар тийм лимоны амттай, цитрусын амттай. Би тийм понзу соуснд амар дуртай л да жоохон ахиухан хийгээд. Уулын зүгийн бал хийвэл гоё ах. Гэхдээ би зүгийн бал идэж болохгүй дээ. Тийм болохоор сесами сид хийгээд нөгөө талаар нь би сесами өөрөө дуртай л та. За тэгэхээр энэ соус шүү дээ. Энэ соусыг нэг банш дүрж идэхэд эсвэл илүү дотор дүүпүү мөпүү дүрж идэхэд айгүй тохирсон соус. Нэг гэхдээ би бүгдийг хийхгүй хаа да би нэг за хийчих. Зя би өнөөдөр өөрийнхөө салаатыг хийж дуусгалаа. Энэ Аз маягийн салаат байгаа. Тэгэхээр энийг кимчи мэмчитэй хойлж идвэл гоё. Тэгээ тийм амар зөвүүн брокколины ишин жоохон хатуу болохоор амар тийм зажлууртай, текстчертэй салаат болсон байна. Брокколины юугийн ишин жоохон чанж болоход байсан юм байна. Гэхдээ зүгээр гоё юм. Тэгээ амт нь нэг тийм зөвүүн. Та нар понзу соусыг амсчихсан уу? Япон олны газар мазар орол өгдөг гэж магадгүй. Гэхдээ тэр нь амар тийм фреш нэг гоё цитрусын амттай тийм соус ахгүй юу? Тэгээ тэр нь сесами гүнждийн тос мостойгоо нийлээд амар гоё комбинац болж өгдөг. За миний энэхүү 5 хоногийн аялал өнөөдөр дуусч байна. Энэ миний өдрийн хоол биш ээ. Тэгээ өдрийн хоол арай хоолоо би жоохон өөр мэдэж магадгүй. Гэхдээ
одоо яг үнэндээ нөгөө нэг чихэртэй юм идэх, чихэр шоколад идэх хүсэл маань байхгүй болцсон. Өчигдөр бүр өгөхгүй байгаад байсан гэсэн чи өнөөдөр зүг зүгээр. Ганцхан юм л юм давах хэрэгтэй юм шиг байна. Тэгээд одооноос би ерөөсө чихэр шоколад идэхгүй гэж байгаа юм биш. Би идэнэ. Гэхдээ яг өнөөдөр биш маргааш нас те. Яг өнөөдөр хүнтэй уулзаад юм мэдэж магадгүй. Тэгээд тэр влог маань тусдаа гарна шүү. Тэгээд юм мэдэж магадгүй, идэхгүй ч магадгүй. Гэхдээ харж үзье. Ямар ч байсан одоо миний байгаа байдал, амьдралын хэв маяг илүү эрүүл тал руугаа буцаад орсон. Би буцаад тракендаа орсон. Яг би галбир малбрын хувьд, би мах бодийн хувьд болохоор жоохон хэлбэрээсээ гарцсан байгаа. Гэхдээ зүгээр одоо энэ 7 хоног дасгал хийгээл гайгүй болчихно гэж би найдаж байгаа. За би одоо ингэ хичээлээ хийгээд тэгээд өдөөс хойш би нэг хүнтэй нөгөө нэг яриадсан дараагийн влогийн маань зочинтой уулзах хэрэгтэй. Тэгээд тэрнээс өмнө би хичээлээ жоох амжуулж хиймээр байна. Тийм болохоор бай. Миний энэ бичлэгийг үзсэн баярлалаа. Ихээрээ та нар бас 5 хоногийн дотор надтай хамт ингээд бие цэвэршүүлээд илүү шинээр эхлүүлээд хамаг тэр сахарнд орсон байсан бол бангаа боллоод нөгөө нэг борил идэхгүй байж чадахгүй бол тэрийгэ болоод ч юм уу. Хэрэг тийм юм болсон бол надад л гоё юм те. Би та нарт жоохон ч гэсэн тусалж байгаа даа айгу баяртай. Тэгээд дараагийн бичлэг хүртлээр баярлаа. Хамт байсанд сайн сууж байгаарай. Хайртай шүү. Subscribe хийгээрэй.